Орооны гишүүдтэй энэ өдрийн минь төргийа. За ингээд Тэмүүжин гишүүний оруулж ирсэн энэ хурлын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай энэний ач холбогдлыг би одоо илүү ойлгож эхэлж байна. За анх энэ хуулийг өргөн барихад бол одоо илүү нэг тийм улс төрийн талтай ч юм уу ийм байх үед нь би хуульчтай бас ярьж үзсэн юм. Энэ онлын хөв зөвөө гэдэг одоо онлын талаас нь мэдээлэл аваад одоо би өөрөө хуульч биш учраас тэр талаас нь судалж үзлээ. За энэ бас өнгөрсөн жилийн хугацаанд нөгөө яриад байдаг хонгил гэдгийнх нь бас зах цухаас нь харж үзлээ. Улсын их хурлын гишүүн болоод за гишүүн бус байх үед ингээд нэг алс холын юм яриад за эндээс нэг наан цаанаас нь зүгээр сонссон төдий байдаг. Тэгээ олон улс төрчлөлтийн нөгөө нэг хонгил гэдэг зүйлийг яриад байдаг мөртлөө гишүүн болчоод тэрийг буулгахын төлөө юу ч хийдгүй маа гэдгийг би айгүй олон хүнээс сонсч ирсэн юм. Тэгэхээр магадгүй энэ одоо өнөөдөр өргөн барьж байгаа зүйл энтэй холбоотой юм болов ч гэдэг ийм мэдрэмж одоо шинэхэн сонгогдсон гишүүний хувьд бас хэлж байгаа. За сая би одоо олонхын бүлгийн төлөөлөл гишүүн. За дотроо зарчим яриад олон гишүүнтэй ингээд нийлээд явж байхад гарын үсэг зуруулахгаа явж байхад бүр нэг гишүүнээс би энийг зурхаас айж ийн гэдэг үг сонсоод би гайхсан. Юу гэсэн үг вэ? Энд чи одоо зарчмын асуудал бид нар ярьж штэ гэдэг. За энэний цаана одоо олон юм явдсан байна. Энэ хувь хүний асуудлууд биш юм байна. Энэ тогтолцооны асуудал юм болов уу гэдэг одоо ийм мэдрэмж төрсөн. Тэгээ өнөөдөр бид энэ дээр тогтолцооны шийдэл гаргах гэдэг юм болов уу гэдэг ийм бас одоо надад бол ийм дүгнэлт гарч ирж байна. Тэгэхээр Тэмүүжин гишүүний хувьд одоо маш туршлагатай улс төрчийн хувьд би яг танаас асуумаар байна л да. Энэ одоо нөгөө хонгил гэгч зүйлтэй холбоотой юу? Тэр хонгил гэгч зүйлийг нураахад энэ тогтолцооны өөрчлөлт оруулах ийм хуулийн төсөл үү гэж асууя. За алтан гэрэл гишүүн. Тэмүүжин гишүүн. За Боловмаа гишүүний асуултанд хариулъя. Үнэхээр тийм. Ер нь бол ингэ шудраг бусын хонгил гэдэг гарчиг бүхий хуулийн байгууллагуудаар дамжуулж улс төрчид одоо захиад алгар өгдөг. Хуулийн байгууллага нь онилсон мөрдлөг зохион байгуулдаг. За тэгээд энийг өш авах юм уу эсвэл айлган сүрдүүлэх юм уу ямар нэгэн байдлаар улс төрчдийг баримталж байгаа байр суурь зарчим үзэл бодлоос нь няцаах, буцаах эсвэл юу гэдэг нь энэ айц дээр нь дөрөөлөд өөрийнх нь баригадад авах гэдэг ч юм уу нэг ийм ажил бол эхлээд бараг 20 жил болж байна. Нэг үг хэлэхэд. За харамсалтай нь энэ хонглыг нураана, энэ хонгил ямар муухай аимшигтай юм гэж одоо ярьж гарч ирсэн хүмүүс хонглоо өөрийн болгож хургаад байгаа болохоос биш энэ хуулийн байгууллага дотор угсрагдсан байгаа энэ зүй бус хууль захирагддаггүй энэ тогтолцоог бол нураах гэж ерөөс оролдохгүй байна. Хин одоо нэг Монголын нэг үлгэр байдаг шүү дээ. Мангас дарах гэж явсан баатрууд буцаад өөрсдөө мангас болдог гэдэг шиг. Тэгэд энэ байдлыг зогсоох дэлхийд бол ерөөсөө 3 арга байна. Нэгдүгээрт прокурорын буюу одоо засгийн газрын дотоод хяналт. Яаж явах юм гэдгээс. Монгол улсад харамсалтай нь прокурор засгийн газрын дотоод байдаггүй учраас энэ өөр гадна гарцсан. За хоёрдугаарт нь шүүхийн хяналт. Гэтэл бид одоо шүүхийн хяналтыг бичүүлэх зорилготой урьдчилан хэлцүүлэх гэх мэтлэн процессыг анх удаа арай гэж ядан хийж байна. Гэтэ шүүхэд бүрэн энэ хяналтын эрх мэдүүд очиог байгаа. За гуравт нь ямар хяналт вэ гэхээр ерөөсөө ард түмний буюу парламентын хяналт. Парламентын хяналтыг хэдий ч зөв оновчлон тэнд төдий чинээ одоо янз бүрийн сонирхолтой улс төрийн хүчин байдаг учраас нэг нэгэндээ барьцаалагдахгүйгээр хуулиас гадуур даварж байгаа энэ хууль сахиулгын төрөлтэй тэмцэх байгууллагын үйл ажиллагааг зогсоох маш хүчтэй механизм ажиллаад эхэлдэг юм бэл. За тэрний нэгийг л одоо ингээд хуульчлах гэж оролдож байгаа. Өмнө нь бол парламент энэ чиглэлээр зөрөгтэй алхам хийж чаддгүй байсан юу гэхээр зэмсэггүй байсан, учраа олдоггүй байсан, яаж ажиллахаа мэдэхгүй байсан. Тусгай хяналтаа оновчлохоор яаж ажиллахаа мэдэж эхэлнэ гэсэн үг. Парламентын чинь нэг давуу тал түрүү сандаг очир гишүүний асуултанд бас гарна лээ. Парламент хяналтын тусалцаатайгаар хуулиас давсан гэмтэргийн шинжтэй болохгүй байгаа үйлдэлүүдийг ард иргэдийн мэд хэрхийн хүрээнд оруулж ирж байгаа.
сонсгол зохион байгуулна. Зарим нь хаалтаа зохион байгуулж болно. Гэхдээ гэмтэргийн шинжтэй, эрүүл шүүлтийн шинжтэй хуулиас давсан байх юм бол гэмтэргийг нуух нь парламентд ч хүртэл хориотой байх ёстой. Монгол улсад гэмтэргийг нуусан бол иргэн шоронд орж байгаа, ял идэлж байгаа. Энэ гэмтэр гараад байна гэдэг мэдж байгаа мөртлөө парламент нуух юм бол энэ өөрөө үндсэн хуулийн бус зүйл болж хувирах ёстой байхгүй юу? Тийм учраас үнэхээр төрийн эрх мэдлэр парламентаас шилжүүлсэн хууль тогтоомжийг буруу хэрэглээд эсвэл хууль тогтоомжоос нь гадуур гэмтэр хийж байгаа бол тэр гэмтэргийг дасан зогсоох, ард иргэдийн мэдих эрхийг хангах. Тэр бодлого дээр ямар бодлого байх ёстой вэ гэдгийг чиглэлээ гаргах нь бол улсын их хурлын бүрэн эрх. Тэгээ энэ агуулгаар хонглыг нураах нэг арга бол парламентын ялалтыг оновчил сайжруулах. Хоёр дахь арга бол шүүхийн хяналт буюу шүүн таслах үйл ажиллагаанд дах шүүхийн зөвшөөрөлттэй системийг сайжруулах. Гурав дахь нь бол ер нь бол үндсэн хуулийн түвшинд нэг том өөрчлөлт хийх ёстой. Энэ прокурор гэдэг гүйцэтгэх эрх мэдлээс гадна байгаа институцийг яаж засгийн газрын гүйцэтгэх эрх мэдэлд оруулах. Яг гэвэл үндсэн хуулийн дээр гэмтэрхтэй тэмцэх үүрэг бол засгийн газрын чиг үүрэг байгаа. Гэтэл гэмтэрхтэй тэмцэгчин гэмтрээс урьдчилан сэргийлэх, дасан зогсоох, мөрдөн шалах, яллах гэдэг 4 чиг үүргээс бүтэж идэг. Гэтэл хамгийн чухал